Хоёр нэр дэвшигч маань бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэрэгжсэн одоо ийм хуульч нар байгаа. Тэгээ үндсэн хуулийн цэцэд нэр дэвшиж байгаа хүмүүс бол мэрэгжсэн мэрэгжлийн хуульчаас гадна үндсэн хуулийн үнэт зүйлийг хамгаалах, итгэл үнэмшил дээрээ бат зогсох, улс төрийн нөлөөллөөс ангид байх энэ чадвар маш өндөр байх ёстой гэж одоо сүүлийн би энэ одоо парламентод орж ирснээс хойш ажиглаж байгаа зүйл дээр харагдаж байгаа. Тэгээ түрүүн бас үгэнд дурдж чинь энэ хоёр хүн бол хад суусан хүмүүсээ гэд. Тэгэхээр та бүхэн маань энэ хад суусан туршлагаа өөрсдийнхөө эзэмшсэн өндөр хууль зүйн мэрэгчлэлтэйгээ одоо хавсаргаад хин нэгэн найз нөхдийн нөлөөллөөс ангид Монгол улсад үндсэн хуульд ёс журам, хууль дээдлэх ёс үйлчлэхийн төлөө одоо хувь нэмрээ оруулна гэдэгт би бол хувьдаа итгэж байна. Тэгээ өнөөдөр мэдээж бид нар бүгдээрээ ингээд үгээд дайж байгаа. Та бүхэн маань ч гэсэн энэ чиглэлээр үүрэг амлалтаа өгнө. Гэтэ үүрэг амлалтаас илүү үйлдэл маш чухал байдаг. Цаг хугацаа үүнийг харуулдаг. Найз нөхөд хэн нэгэн одоо нам эсвэл бүлэглэлийн нөлөөлөлд орлоггүйгээр эзэмшсэн мэрэгжилдээ өргөсөн тангарахтаа үнэнч за Монгол улсад энэ хуульд ёсыг дээдлэх энэ асуудлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулаасаа гэж бодож байна. Тэгэхгүй бол яг үнийг хэлэхэд бид бүгд аман дээрээ хууль дээдлэх ёстой, хуулиа дээдлэх ёстой гэж байгаа боловч энэ бүр одоо лоозон шиг болоод байгаа асуудал дээр бол хуульч хүний хувьч гэсэн, улсын хурлын гишүүний хувьч гэсэн эмзэглэж явдаг. Тэгээ энийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулаасаа гэж бодож байна. За баярлалаа.